Аха, гин. Тэгнэ. Таахан линк явуулаад. Чааш ордог лээ. Чатаар би одоо линк явуулах гэж байгаа. Тийм үү? Одох. Өнөө чинь Wi-Fi юусч. Чигээрээ. Энэ хооронд хүмүүс орж ирж байг. За линк явуулсан. Фейс рүүгээ ширэлчих. За. Эхэлсэн шүү. Гин юм яриа. За, зинчтэй. За, одох. Яарад яах вэ? За, одох. Зүгээр. Яа, болцсон уу? Болчихсон боллоо. Үзэлт юу комент дээр нь харагдаж байгаа юу те?
Мэдгүй. Надад За. юм байна. За би дундуур нь коммент юу уншина. Тий. За ихлүүлэх үү. Тэг юу? За. Зураг хүмүүс явуулдаг байна. За болоод имээ сайтаас явуулдаг. Тэр хинбэ лайв нэвтрүүлэг эхэлж байна. За манай өнөөдрийн нэвтрүүлэгт маань MC Collection хамтлагийн рэпер MB оролцож байна. За сайн байна уу MB? За сайн уу? Бүгдээрээ сайн байцгаана уу? Карантин тавтай юу? Карантин тавтай гэртэл байна дөө. За MB гэртээ хэдүүлээ амьдардаг вэ? Оо гэртэл тэгэл өөрийн гэсэн гэр бүлийнхээ хүмүүс тэгэл амьдэрдэг шүү дээ. За Одоо амханд гайхчихгүй. Өссөн ягаад малгай өмссөн. Гэртээ үйж чи. Өс жоох уурчаад байна. үсээ нууж байгаа юм уу тий? Үсчээ ажиллахгүй бас жоохон тийм байх шиг байна. Манай ирч үсттэй. Энэ ажиллахгүй тэгээд малгай өмсчлөө гэж. За манай нэвтрүүлэг болохоор ерөөсөө зүгээр энгийн бөгөөд нэг хөгжилтэй ч гэдэг юм уу нэг асуултуудыг асууна. За оролцогч MB маань маш товчхон бөгөөд тодорхой хариултыг өгнө. Гэтэ товчхон гэдэг ганц хоёр үгээр хариулах биш тийм ээ. Тий. За MB өглөөг яаж эхлүүлдэг вэ? Өглөөг тэгэл яадаг шүү дээ. Өглөө босоод тэгэл ямар ч гэсэн бие зассан тий. Бие засчаад тэгээд сайхан. За. Гарнуу эсгэл мэдээ угаагаал. Тэгэл цаймаа ундаа уудаа. Тэгэж л эхэлсэн шүү дээ. Ер нь бол. За карантины үеэр MB юу хийж байна вэ? Өдрийг яаж өнгөрүүлж байна вэ? Карантины үеэр тэгэл ойрдоо болвол гэртээ нам гүн байна. Тэгээд ямар ч байсан бас шинэ уран бүтээлүүд дээр бас ажиллаж байна. Гэртээ бас зүгээр суухгүй бас ажлуудаа амжуулаад байж байгаа. За. Өдрийн ер нь хамгийн дуртай цаг. Өдрийн дуртай цаг бол миний хувьд бол яг 2-3 цаг үед аюу гоё ирч хүчтэй тий. Байдаг. Яг өдийнхаа тий. Ер нь асуултууд бас заавал сериусны хариулах албагүй гоё хөвгөлтэй болгох гэсэн тийм ээ. Гоё чөлөөтэй тий. Тий. Ер нь 2-3 цагийн үед гоё идэв шүү дээ надаа. Харин тийм байна. Ерөөсөө яг өдрийнхөө хоолыг идээд цатаад л ер нь их гоё ирч хүч авдаг юм байна л та. За таны хүн болгол гэртээ сайхан гэвэл. дуртай хоол. Удаатай ураг дуртай шүү дээ. Дуртай амттан. Дуртай амттан гэх юм бол дуртай амттан бол зарим л одоо ойр дуртай болоод байна да илүү. Өдөр болгон гарч зарим гинда явдггүй. Унтахынхаа өмнө юу идэг вэ? Унтахынхаа өмнө тэгэл ойрын үед бол сайхан Facebook ухаал тэгэл янз янзын мэдээлэл хардаг болчихно да. Тэгээ бас унтахтаа айгуу гоё өгүүлэг сонсч унтах бас гоё дуртай. Гоё идэв шүү дээ өгүүлэлүүд янз янзын. За. MB-гийн ер нь хамгийн том хүч юу вэ? Хамгийн том хүч юм бол миний оюун бодол санаа бодлыг одоо хинч эзэмшиж тэ чадахгүй учраас тэр миний хамгийн том хүч гэж бодож байна. MB маань жоохон чанга ярил бас зүгээр наа. Дуун жоохон суусан цаг. За, MB-гийн тэгвэл сул тал юу юм бол? Миний сул тал гэх юм бол ер нь бол жоохон итгэмтгий байж магадгүй л багш юм байна. Тийм. Итгэмтгий юм.
За эхнэрээ танилцуулаач гинэ. Эхнэрийг нь харъя гинэ. Эхнэрээ Манай танилцуулаач. хүн одоо байхгүй нөө одоо ажилдаа байгаа. Тий. Хүмүүс ажиллаж байгаа хүмүүс аяга хонхон байгаа шүү дээ. Тэгээ манай хүн ч бас өөрөө бас эрүүл мэндийн байгууллага ажилтдаг учраас улс орныхоо төлөө эмнэлэгтээ сайхан ажиллаж хийж байгаа. За тийм байна. За ер нь сохор болцоонд явж үзсэн үү? Сохор болцоонд буцаан багтаа явж л байсан. Хүүхдүүд бүгдээрээ гоё хөөрөлдөл. Тэ энэ томоогүй сайхан тий. Хүүхдүүдийг гоё найрхах болцоонд явчихсан. За тэгээд очиход ямар сэтгэгдэлтэй байсан бэ? Сохор болцоонд яваад. Тэгээ фэйсбүүкийнхаа зураг шиг биш байсан. Яг тэгэл паны үед шүү дээ. Тэгэл нэг өсвөр насны үед ч юм бол тэгээ сохор болцоо малцоо тэгэл зөндөө юмд явна. Найс нөхдөөрөө гоё хөвчлөлтэй дарвин тий. Хүүхд насны гоё дурсамж зөндөө байгаа. Тэрнээс паны юм зөндөө болдог байсан тий. Гоё. Гэтэ тэр сохор болцоонд найзуудтайгаа явсан юм уу? Ой найзуудтайгаа манай найзууд араас жоох ингээл хараад яг ямар хөө байна. За тэгвэл чинийгээр төгс болцоо яг ямар байх хэвээр вэ? Төгс болцоо гэхэр чинь тэгэл фэйсбүүкийнхаа зураг шиг л юм уу? Зөв. Тоглосон шүү. Төгс болцоо гэдэг бол тэгэл гоё нэгэндээ гоё итгэлтэй хандж, нэгнийгээ гоё хүндэлж тэ. Гоё танилцж, гоё нэг гоё ойлгох хэлэх байх гэж бодож чинь гоё happy, гоё яд шаргалтай тэ. Илүүдсдөө очруу байхгүй. Ингээрээ байх гэж бодож байна да. Тийм шүү. Миний яриа жоохон шууд байна гайгүй юу? Жоохон чанга ярих зүгээрээ. За, юунаас хамгийн их яддаг вэ? Аимшиг киноос яддаг. Үздэг юм уу гэхдээ? Үзэл тустай мөртлөө айх тустай бас. Энд яг одоо энэ эх орноос өөр газар амьдрахаар болох юм бол хаана амьдрах вэ? Хүмүүс гэж гэлтгүй. Би бол гоё тийм Европын гоё орнууд тий. Тэр дундаа одоо тийм гоё морин мэргэн дээр сонсон кинон дээр гардаг гоё орнууд байдаг шүү дээ тий. Жижиг модчууд орнууд байдаг. Тийм орнууд одоо нэг ван тус мустай тий. За. Гоё усан үзм идж уух тустай тий. Ер нь тийм байна. Усан үзмийн тариалал ирэхлээр дарс. Тийм. За, ерөнхийдөө ойлгосон фермертэй. Тийм орнд гоё очиж амьдрах хүсэл эрмэлзэл тустай. За, одоо ер нь хамгийн их сонсож байгаа ямар дуу байна? Ойр дуу. Ойрд одоо шинжлэлийн дууг аягүй их сонсож байна даа. За, шинэ уран бүтээл нь шинэ жилтэй холбоотой юу? Шинэ уран бүтээл шинэ жилтэй холбоотой бол яг биш ээ. Арай өөр уран бүтээл байна. Тий. Шинэ жилийн дуунууд сонсоод судалгаа хийж байгаа юм болов уу гэж бодлоо. Шинэ жилийн дуу бол уул нь хийчихсэн шүү дээ. Хийцэн байгаа. Тэгээд зам ийм болчлоо тэгээд яг клипний зураг авалтаа хийх үгүй дээрээ тулчаал байна. Цаг хугацаа бисэж байна. Тий. Гайгүй цагийг хүлээгээл хийж байна. За. Хүмүүс чиний талаар огт мэдтгүү нэг зүйлээ илчлээч. Тэр одоо юу юм бол мэдхгүй байна. Миний мэрэгчлийг сайн мэдхгүй байж магадгүй л байна. Би ч өөрөө
найруулагч мэрэгчлээ юм. Тэрийг бол хэрэг баг хүмүүс бас мэдгүй ч магадгүй байна. Мм. Сайз найруулагч мэрэгчлэр төгссөн юм байгаа. За. За, Батинку пүүзүү. За, эмбич пүүзлах та тий. Пүүц. Харин тий ойлгомжтой тий. За, тэр зүйлгүйгээр нэг 3 зүйлгүйгээр амьдрал чинь ер нь нэлээн бэрхч гэдэг юм уу? Ер нь амьдралд чинь хамгийн чухал гэсэн 3 зүйлийг нэрлэнэ. Гэхдээ энэ бол мэдээж ерөнхий утгатай, агуулгатай, гэр бүл, хайр, дурлал, найз нөхөд, агаар, уус эдэр бол орохгүй. Эднээс гадна. Гэр бүл, хайр, дурлал орохгүй гэсэн үү тий? Тийм, энгийн яг тийм ерөнхий хүн болгоны тийм тэр зүйлүүд бол орохгүй. Хамгийн чухал зүйл тэднээс бус зүйлийг оруулах юм тий? Тий. За. Юу л одоо тэгэл мэдээж юу байна ш. Ухамсар ухаан тий? Хүний тий? Хүний гоё ухамсар ухаан байна штэ. Энэ чинь ерөнхийдөө орно. Тийм үү. За. Тэгвэл надад бол тийм чухал зүйл гэх юм бол гоё юу л орно гэж бодож чинь. Миний хувьд бол тийм юу гэх юм бэ? Бодож байна. Зүйлэгдэж шүү тий. Надад яг орж ирэхгүй байна. Зөндөө байгаа. Тэгвэл гоё бодож жишээлбэл одоо манай нөгөө Улсын их хурлын гишүүн асны хийсэн 3 зүйл мөл бол тиймэрхүү зүйлс бас байж болох юм. За. Гэх мэдчлээ. Энэ юу вэ? Тэр 3 зүйлийг санаж байна уу? Санахгүй байна. Нөгөө нэг юу гэдэг вүлээ? 3 хормор гэж яриад идэв штэ хүмүүсний. Тийм штэ тий. Тий. За тиймэрхүү юм хүн байж болж байна. Би зүгээр л юу жишээ татчих байгаа шүү. Тэгвэл надад гоё чухал. За юу байж вэ? Мах байж. Мах гэж. За мах. Зөв мах идэх туфтай тий. Өдөр болгон Монгол хүн гэдэг чансан мах. Яг зөв. Хүнсүүдээ. Юу гоё. Тий. Тэгээд мэдээж гоё юу байна. Надад бас юунд туфтай. Амттай зүйлд их дуртай. Амттан. За. Амттан дуртай. Тэгээд багасаа л тийм тэрийг бас санах байна. Надад хувьд бол бас тийм мэдээж бас хамгийн сүүл нь юу гэж гэх юм бол урлаг чухал тий. Урлаг уран бүтээл маш чухал. За 3 болсон. Мах, амттан, уран бүтээл. За энэ 3 зүйлгүйгээр эм би маань амьдрахад бэрх болох нэ гэж. За тий. Амьдралдаа ер нь хийжсэн хамгийн адал явдалтай зүйлээсээ дурсаач. Амьдралдаа хийжсэн хамгийн адал явдалтай зүйл үү? За яж байгаа. Бомжоо. За гэж одоо компьютер дээр. За тий. Амьдралдаа хийжсэн хамгийн адал явдалтай зүйл гэсэн үү? Тий. Найзуудтай гоё тийм анх дээр үед одоо жишээ нь од болох хүслэн гэж тэмцэн болдог байсан шүү дээ. Тий. Тэрний бас адилхан бас одод бидний дунд гэж тэмцэн болдог байлаа. За. За тэнд бол яг манай найзууд одоо бүгд одоо ихэвчлэн бас нэгдүгээр орлын унган маань найзууд байдаг тийм. Тэгээ биднээс хамгийн анх айстоп болж орж ирсэн од бидний дунд гэж тэмцэн.
Оо тийм үү. За тэгээд хэр амжилттай оролцсон. Амжилттай. Эхний 1-2 орон шатыг бас авч ирсэн шүү. Тий. Тэр үед чинь нөгөө хамтлагуудыг дөөрэж ордог байсан. Тухайн үед чинь яг мэдээж айслопыг сонсч ирсэн мянган залуучууд байдаг. Тэгээд тэр бүгд сонсдог байсан цаг үед бол бас айслопын бас ахнашгүй гоё дуулдаг болох юмсан гэж хүсч мөрөөдөөд тий. Айц утраа гоё орж ирсэн. Ягаа. Одоогийнхоор бол яг түн шиг л юм байна тийм ээ. Бараг ер нь бол яг тийм шүү. Яг түн шиг л гэсэн үг ер нь бол. Тийм юм байна. За тэр айгуу дурсамжтай байсан. Хичээнгүй би энэ коммент уншиж өгч байна. Хичээнгүй ажиллаж тууштай шүү. Уран бүтээлийн өндөр амжилт хүсье гэж байна. За энэ ч юм хүсэлт ирсэн байх шүү. Зүрхэнд чин дуунасаа нэг бадаг өглөөд өгөөч гэж. За хүсэлтийг биелүүлье. Шууд ингээл явчих юм уу? Ааха. За явъя. Бүүгийн 50-д явчих юм уу? Яах вэ? За яг шууд ингээл өгүүлчихье. За тэгээ намайг дэмжиж байгаа болон таньж мэдж байгаа, танихгүй ч гэж болон хүмүүстэй зориулаад зүрхэн чинь яа гэж. Өвлийн нармантла харт минь өглөөний цэнгийг агарна өргөлцөх хэрэггүй сэрээрээ өдөнсгөн бяцхан дээрээ надтайгаа наадам тоглон тэр насан туршдаа би чинэлээ дурлаахан гадуур хувцастай дурлан яг чам би хурдастай эрх юм балаа мужгаамэн имзэгхэн амха тулаамэн өгжилдэ хорхон шулмэн өвчин ганц сайхан гүнчмэн чамтайгаа цасан дээр сан чаргар гулган хайртайгаа мөссөн дээр оглондос тулгал чи миний чиг инхрийн элбэхэн за баярлаа. За став баярлаа. Эмбигийн юу яг тийм юу янз янзын юмд бас орог болох бас жоохон бие барьдаг болчихжээ. Зүгээр. Гоё юм. Хоолоо энэ өвлөлт энэ юу их өвөрмөц их өөр сонсогдт юм надад чиний энэ дөө хоолой өвлөлт өөрийн гэсэн нэг яг тийм нэг өнгө аястай. Баярлалаа. Тэгээд сонсох дуртай. Хүмүүс асуудаг л юм юу бас өвөрмөц шүү гэдэг. Би баярлалаа түрүүндээ. Яг хөө тэгээд арай өвөрмөц гэж магадгүй. Арай өөр өнгө гэсэн үг байхгүй тийм ээ. Эхнэрээ танилцуулаач гэсэн хүн юу ирээд байна да. Манай хүн тэгээд одоо ямар ч хэлсэн урлагийн хүн бол биш мэдээж. За нэрийг хэлээ явчих те эрүүл мэндийн байгууллагад ажилладаг гэсэн. Эрүүл мэндийн байгууллагад ажиллаж байгаа. Манай хүнийг золзээ гэдгээ тийм. Яа. Тэгээд хэд хүүхэдтэй лээ? Одоо бол хүүхэд байгаа. Хөдөлгөөгөөс бол хүүхэдтэй болохаа. Яа. Гой дуучин шүү. Гой өгүүлдэг шүү. Амжилт хүсье гэж байна. Мундаг өгүүлдэг гой хоолойтой залуу шүү гэж байна. Хөөмийн харьхаа хийдгүү. Гинэ. Хөөмийн харьхаа бол хийдгүү шүү. Хий гэж боддог. Гэхдээ одоо сураагүй байна. Гэхдээ сурах гэсэн бодол байгаа. Сурахад ямар оройтгүй шүү дээ. Нет. Ха юу байна ант МБ гинэ. Базоо инрэл гинэ. За дүүд амжилт хүсье гэж байна. Баярлалаа. Дуулуулын андарна гинэ. Дуулуулын андарна гинэ. Дөнгөж сая дуулчлаа тийм ээ. Сонссон бахаа гэж бодож байна. За хоёулаа нэвтрүүлэгтээ орё. За. Тий. За анх уулзсан хүнийхээ юуг нь хардаг вэ? Анх уулзсан хүнийхээ юу? За мэдээч хэрэг байгаа байдлыг бол харна шүү. Тэнч харна шүү. Тийм үстэй. Тий. Харьцаанаас харьцаа үүсдэг гэдэг шиг харьцааг нэг ажигладаг. За өөрийгөө 3 үгээр тодорхойлно. 3 тодорхойлолт хэлнэ. 3 тодорхойлох юм бол тэгээд
Үнэн шудраг хүн ял болов. Үнэн шудраг Хүн шүү. хүн. Үнэн шудраг хүн шүү. За. За хэрв хэн нэгэн хүнтэй бүтэн өдрийн турш амьдралаа солих болно гэх юм бол хинтээ хэн болох вэ? Наач гоё асуулт биш. За гоё шийдтэн болмоор шүү. Шийдтэн юм болгоны гоё бүтээдэг шийдтэн тий. Гэтэ яг тэр гэж нэр оноож хэлмээр байна. За яг нэр оноож гэх юм бол одоо юу байна? Надад ч таалагддаг ч юм. Хинтээ солигдмаар байна. Малефисент шүү дээ тий. Малефисент гэдэг кино байдаг да. Аха. Тийм тэрний гоё эрэгтэй Малефисент болохыг хүсэж байна. За. Сонирхолтой л яа. Тэг яг тэгвэл бас миний бас тийм ургуулan бодох сэтгэхүй тий. Тийм арай өөр гоё хаппи зүйл бас тийм зүйлийг их боддог байгаа. Тийм учраас тиймэрхүү зүйл амар дуртай сонирхолтой тийм эд шидийн зүйлд их дуртай. Тийм юм байна. За. Хайртай гэдгээ яаж илэрхийлдэг вэ? Хайртай гэдгийг тэгэл мэдээж тэгэл бага байдлаар л хэлсэн шүү дээ. Тухайлбал үгээрээ тий. Үгээр ч тий. Сэтгэлийн үгээрээ хайрайлчлнэ гэж. Сэтгэлийн үгээрээ хайрайлчлнэ гэж. За хамгийн их харамсч явдаг зүйл юу юм бол? Хамгийн их харамсч явдаг зүйл үү? Уг нь бол миний хамгийн харамсч явдаг зүйл бол арай өөр байсан. За. Тийм би ч уул тоогооч болох ч гэсэн юм шүү дээ. Гэхдээ яг тоогооч бол яг миний харамсч явдаг зүйл биш аа. Миний хувьд бол яг гоё мэрэгжлийн гоё жүжигчин болох ёстой байсан болов уу гэж боддог. Гэтэ оройтойгүй штэ. Гэхдээ оройтойгүй л дээ. Гэхдээ янз янзын юм бас ордог л ба. Яг мэрэгжлийн гоё мундаг жүжигчин болохыг маш их хүсдэг. Өөрөө ч гэсэн найруулагч мэрэгчлээ ч гэсэн надад бас маш ойрхон. Гэхдээ яг мэрэгжлийн жүжигчин болох мөрөөдөл маань бол илүү бас одож явдаг шүү. Одоо бас тэрийг бас хэрэгжүүл. Тийм, хэрэгжүүлээрэ. Окей. За хамгийн амьдралдаа авч байсан хамгийн гинтийн бөгөөд сайхан бэлэг ямар бэлэг байсан бол? Гинтийн бэлэг бол яг тэр бол одоо миний санаанаас гардгүй маа. За. Тэр нь юу гэхээр яг миний хорж болдгоо 20 насны төрсөн өдрийг манай үеэл ах манай бас Дашка гэдэг залуу гэдэг тий. Тэр маань ингээд урилга бэлтцсэн тий. Бүх найзууд нь зориулаад урилга бэлтцсэн, ширээ зассан, бүх юм ингээд бэлтцсэн байсан. Тэр бол хамгийн гоё том сюрприз байсан шүү. Одоо хүртэл миний зүрхэнд бас талаастай байдаг тэгээд бас хатаас баярлаа гэж яа. Өстой гоё сюрприз байжээ. Тэ? Бүх цаг үеийн хамгийн дуртай кино. Бүх цаг үеийн хамгийн дуртай кино миний хувьд бол шууд хэлье. Бүгшний эзэн. Бүгшний эзэн. За. Тэр дотроос хамгийн дуртай хэсгээ товчхон ярьж өгөөч. Хамгийн дуртай хэсгээсээ юу? Тий. Хамгийн дуртай хэсэг бол нөгөө бүгж олдог хэсэг үүдэн шүү дээ. Тэр хэсэг бол хамгийн гоё хэсэг. Тэгээ бүх зүйл эхэлдэг тий. Тий. За, үргэлж туршиж үзхийг хүсдэг мөртлөө хийхээсээ айдаг зүйл. Яг сайдаг зүйлөө. Тэр хэсгээр сонсож байгаагүй юм байна. Туршиж үзхийг хүсдэг, гэхдээ хийхээсээ айдаг.
Эрдэмтэн байсан байвал гоё тийм цаг үеэр гоё аялдаг машин бүтээ гэж боддог бас нэг. За хариулт арай л өөр болоод байна. Туршиж үзхийг хүсдэг, хийхээсээ айдаг. Хүсдэг. Тэгсэн мөртлөө хийхээсээ айдаг. Аа. За тэр ч өстө бодож үзэж байгаа юм байна. Ер нь бол бодож байгаагүй юм байна да. Харин одоо бодоод хариул да. Яа шууд болохоор би бас нэр ойр юмд ороод бас амар бие барьдаг болчихжээ. Харин тийм бие барихгүй шүү, гоё байна. Анд амжилт гинэ. Базоо инрэл. Бие бариад байна. Бас наац их шууд асуухаар бас юу юм байна. Бодож үзчихээгүй, үзэж байгаагүй юм байна. Ингээ хэлээд. Одоо будаа идүүлмээргүй л байна л та. Зөндөө зүйл байгаа. Аимшигтай гэсэн тий. Аимшигтай биш ээ. Зүгээр туршиж үзхийг хүсдэг гэхдээ хийхээсээ айдаг. Наадах чи өстой бодож үзээгүй байна. Орж ирэхгүй нөө. Орж ирэхгүй. За тэгвэл алгасъя. За ер нь бидээ утас төрөвч гэрээ юм болон машины түлхүүрээс өөр байнга авч явдаг зүйл нь юу байдаг вэ? Байнга авч явдаг зүйл үү? Түлхүүрч өөр зүйлээс юм байнга авч явдаг зүйл байна. Миний цөөхөл байна да. Цүнх бэрдгүү тий? Тийм байнга нөгөө нэг жижиг хар өөрөвчтэй цүнх үрдэг. Тэндээ өөрөө хэрэгтэй зүйл. За Marvel-ийн супер баатруудын хинтэн нэглүү дуртай вэ? Marvel-ийн супер баатруудын хинтэн нэглүү дуртай байх юм уу? Хүн алц илүү юм болов уу гэж бодсон. Эм би ер нь одоо энэ жил бол ерөөсөө хэд удаа хөл хорой хавар хөл хорой тогтоосон. Одоо бүр ингээд тэг зөксөлт хийж байна. Хэдэн килограмм нэмсэн бол? За ямар ч байсан 90 бол гардгүй юм. Тэгээ 90-с доош бол бэдийн. Тэгээд одоо 87, 88 гэлсэн явчихлаа байна л да. Тэгээ буцаал доошоо 85, 81, 82 гэл яг л эндээсээ бол нойрд бол гарахгүй байгаа. Эргэлдээл хэлбэлзэл. Ямар ч байсан 90-с явахгүй. Хэлзээл гэж. Ямар хөгжим тоглодог вүлээ? Яг нь худлаа өнөө амар мэрэгжлийн тоглолтууд ч гэсэн төгөлтөр уурн дээр жоохон оролцсон шүү. Огт тоглож чаддгүй. Гэхдээ тоглож сурахыг хүсдэг ямар хөгжим байдаг вэ? Би бол яг төгөлтөр өрөө төгс эзэмших хүсдэг. Биш ээ, огт тоглож чаддгүй. Бүр огт тоглож чаддгүй хөгжим гэх юм бол хийл биш. Хийл бол тоглож мэдхгүй. Гэтэ тоглож сурвал гоё гэж боддог. Хийлч угаасаа гоё бүх хөгжмүүд дээр аягүй гоё аялгау гоё нэмж өгдөг тий. Тийм учраас гоё уянгалуулж өгдөг хөгжим. Тий. За дуртай дуучин. Дуртай дуучин гэх юм бол миний хувьд бол хипхоп уран бүтээлч. Сүүлийн үед сонсож байгаа юу? Эсвэл яг өмнө сонсдог байсан юм. Ер нь зүгээр өөрийнх нь дуртай. Тийм. Одоо бол гоё 6ix9ine гэдэг залуу бол амар сонсох дуртай болсон. За чиний хамгийн сайн чаддаг зүйл юу юм бол? Миний хамгийн сайн чаддаг зүйл бол тэгэл гоё боо зохиохоос илүү тэгээд үг бичих чадвар бол илүү сайн. Rhyme. Шүлэг бичих, rhyme бичих ч юм уу. Rhymed бол биш ээ, ер нь гоё зөв. Тэ? Уран зохиол бүх зүйлийг бичих аюу сонирхолтой. Шивэстэй юу? Шивэс яахгүй. За шивэстэй байсан бол хэрэг шивэс хэлсэн бол хаана хийх байсан бол? Шивэстэй байсан бол тэгэл гоё нуруундаа хийх байсан баг та. Зэ. Дуртай спорт нь юу вэ? Дуртай спорт гэх юм бол надад зүгээр хөсөө гартал гоё гэсэн хэстгэл гоё гэсэн.
сакс тоглох гоё шүү дээ. Сакс. Мондөг үсч гисэн гоё сакс тоглох гоё. Саксан бөмбөг гоё. За кинонд тоглох бол ер нь ямар дүрд тоглох вэ? Эсрэг дүр тоглох биш. За олон танил бүсгүйчүүдээс хэнийг авч явж одоо далайн эргээр аялах вэ? Яа, юу гэж хэлэх вэ? Юу гэж хэлэх вэ? Надад бол хэн гоё санагддаг юм аа. Ер нь бол бодоогүй асуултуудыг шууд хариулахад бас жоохон хэцүү байд юм байна. Тэгэлгүй хэлгээ яхан. Би бас бодож байгаа. Урд нь асуултаа тохирчих юм бол тэгээ утгагүй болчихно л та. Тийм шүү дээ. Надад бол гоё Jennifer Lopez гэдэг гоё дуучин жүжигчин амар таалагддаг байсан. Тийм. Мундаг уран бүтээлч санагддаг. Тэр үгүй болцсон санагддаг. Яа. Зугаалах байсан хаа. Жэлэттэй тэгвэл далайн эргээр зугаалах болтугай гэж өрөө. Жэл батаршгэ гэж. За нууц авьяас. Нууц авьяас уу? Нууц авьяас ус байна. Нууц авьяас нууц үлдчих болохгүй юм уу? Нууц авьяас нууж уугүй. За 8-д одтой биш магадгүй байна. 8. За. Энд чарээстэй бас л гоё авьяас шүү те. Тийш. За ирээдэгч юм те. Муу зуршил. Муу зуршилх юм бол юу яа. Нэг удахгүй бол унтахгүй тэгээ байгаад юм аа. Унтахгүй? Зөв. За багтхан ер нь MB King гэж дууддаг байсан бай. Намайг бол тэгэл угаасаа миний бүтэн нэр чи Мант 2. Мантхаал гэж дууддаг. Хин? Мантхаал гэж дууддаг. Мант 2-аас яа Мантхаал гэж дууддаг дөө. Хоч. Хоч чинь тэгэл MB болсон ш. Үгүй энэ чинь уран бүтээлийн нэр байхгүй юу? Ер нь бол уран бүтээлийн нэрээс илүү хочоо MB болсон. Гэхдээ яг хуу бас над нэг хоч байсан л да. Тэр нь бол Маугли гэдэг хочтой байсан. Маугли 10 жилийн Мара. Миний үс амар урт байсан юм аа тийм нөгөө Мауглигээр хүүхдүүд үздэг Google-ийн кинод хийсэн шүү дээ. Тэрэн дээр төстэй болоод төстэй царид харагддаг байсан юм. Маугли гэж хэлсэн юм. За ямар ч байсан хочийг нь бол мэдээд авлаа. Бас гоё хоч. Одоо бас миний мэйл хаягны нэр одоо хүртэл тэрээр бас байд юм байлээ бас. Ямар аа? Мэйл хаягны бас нэг нэр бас тэрээр бас хэвээр байд юм билээ шүү. Сонирхолтой юм. Зээ. Одоо гяс бодож байна уу? За зэрэг кинонд тоглох кино. За Rocket Bay G-нартай хамтарч уран бүтээл хийх үү гинэ. Тэгээд боломж олдвол тэгэл хийш штт. Тийм тий. Онлайн шопод ажилд орох уу гинэ. Онлайн шопод ажилд орохгүй өөрөө онлайн шоп хийх гэж байна. За. 8-ны одтой бизнесийн одтой юм чинь онлайн шопингтэй дороо юу байх хаа тий? Хөвдөх байхаа. Voice дороороо юм ээ. Voice бол уул нь бүртгүүлсэн шүү. Худлаа тоосон шүү. Voice яг ч гэж авахгүй л үү дээ. Орно.
Шинэ дуу хизээ гарах вэ гэж байна. Яг корона гараагүйсэн байвал шинэ дуу гарах гэж байлаа. Тийм. Тэгэхээр ер нь бол хөл хорой тавигдсны дараа ажил. Корона тавигдсны дараа бол гарнаа. Тий. Гэтээ юугаар FM-ээр цацахгүй юм уу? Клип хийгдээгүй ч гэсэн. Шууд би клиптийн цацыг гэж бодсон байна. Зөв. Цацахгүй. Зэрэг цацыг тий нэг юмсан. Өөрийгөө ямар нэгэн дуугаар зөөрлөөж гэх юм бол ямар дуу сонгох вэ? Өөрийгөө ямар нэгэн дуугаар төсөөлье гэж бодох юм болоо. Nine Mile-аар төсөөлнө даа. Eminem нь үү? Eminem. Тийш нөгөө Eminem гэдэг нөгөө Монголтойгоо андуурчихсан юм шиг санагдлаа сайн надаа. За, бурханд итгэдэг үү? Шүтлэгтэй юу? Бурханд итгэнэ, үг дээдсээ шүтнэ. Тийм. За. MB ухаантай мөртлөө царай муутай. Эсвэл ухаан муутай мөртлөө царайлаг. Алийг нь сонгох вэ? Ухаалаг нь дээс ч юм уу? Ухаантай мөртлөө царай муутай. Тэрийг нь сонгох уу те? Тэрийг сонгоно. За, худалч хүн ямар байх ёстой гэдэг юм болоо? Худалч нь итгэвч ярьдаг байх ёстой. Хитэх ярьдаг байх ёстой. Итгэвч ярьдаг. Итгэвч ярьдаг. За, тэгвэл зөвлөгөө өгөхөд ойсоотой байх хэрэгтэй гэдэм байна. Нөгөө худлаа ярьснаа магтахгүй тулд ойсоотой байх хэрэгтэй юм байна. Зөв. Тийм, зарим нэг тохиолдолд хүмүүс гарцаагүй байдалд худлаа хэлжээд дараа нь тэрийг марцдаг. Тэгэхээр баригддаг тохиолдлууд бол зөндөө байдаг. Баригдчих тий. Хадгалах хэрэгтэй байна. Хэрвээ баримтаас MB 50 сая төгрөг очих юм бол хамгийн түрүүнд ямар 3 зүйлд зарцуулах вэ? Ямар 3 сонголт хийх вэ? Шууд ямдах юм бол би бол энгийн заяа. Би бол хамгийн түрүүнд бас өөрийнхөө entertainment студийг нээн. За. Хоёрт бол бодож боловсруулсан кино зохиолныхоо өөрөө спонсор нь болж киноныхаа ажил руу орно тий. Вау, за. 3 дугаарт бол мэдээч тийм их мөнгө үлдэхгүй байж магадгүй, үлдчихэж байж магадгүй. Гоё хувилсан шүү дээ. Тэгээд үзэж очие гэж бодож исэн орлогоо очно. Яна. Очие гэж бодож исэн орлого очиж. Аялах нь байна тийм үү? Тий, аялах гэсэн. Энэ бол гоё шүү дээ. Тийм байна. За, MB хитэн эмэгтэй хайртай гэж хэлжсэн бай. За, өсөж торинсноос хойш бол ээжтэй үргэлж хайртай гэдэг бол хэлсэн анх. За, түүнээс хойш эмэгтэй хүндөө эмэгтэй хүн тэгээ яах вэ тэгээд 20 нас маснда бас нэг хүн чинь бас нэг хүнтэй нэг үргэлж дотносоод ингээд гоё болдсон шүү дээ тий. Тэр үед эмэгтэй нь бас чамд хайртай болсон юм шиг байна мэн гэж хэлжсэн. За ямар ч байсан нэг 2 3 одоо л их нэртэй нийлээд 3 бол гэтээ тэрнээс дээш байгаа хаа тий. Түүнээс хойш 20 Түүнээс 20 морин насандаа гэдгийг нь 20 гэдээ ойлгосон байна. Түүнээс хойш 20 гинэ. Яахгүй шүү надаа. За дуэт бас ор тэгвэл улам тод олон шүү гинэ. Баярлалаа. Тэгээд орно.
болохгүй юм байхгүй. Би ч юм гээд миний бас нэг зөв ч юм уу, буруу ч юм уу нэг чанар бас байд юм аа. Ор гэсэн нэвтрүүлгүүд бол тэр болгоно гэж хамаанаа ороод идэггүй. Ааха. Тэг хүн болгоны л энэ бодол бас. Тэгээд олон нэвтрүүлэг орох гэсэн санал тавьсан. Тэгээд би ер нь бол хвчлэн бол ороогүй нэвтрүүлгүүд маш олон байгаа. Бас би өөрөө цаг нь болоогүй ч юм уу, эсвэл тэр үед бас миний цаг зав амжтгүй ч юм уу байдаг болохоор орж бас амжтгүй байгаа шүү. Амжих нэвтрүүлэгтэй л орд юм аа. За өөрийнхөө тухай сонсч байсан хамгийн хачин цуурхал. Хамгийн хачин цуурхал. Чат хийцэн бай гэсэн цуурхал явуулсан шүү дээ. Үгүй тийм үү? Яа, бүх наслах нь дээ, урт наслах нь дээ. Эцэг үлээ нэг 4-5 жил өмнө хаа. Тийм шумаацсан юм. Оо зээд. Хүмүүсээс авчихсан хамгийн эвгүй ч юм уу эсвэл бүр фаны ч юм уу чат. Эвгүй ч юм уу фаны чатаа. Тий. Тэр нь хамгийн сонир болсон чат. Сонин гайхсан уу? Тийм чат чинь юу вэ? Ашиг бүр айгүй инэд ч хүрсэн байж болно тийм. Инэд ч хүрсэн бол чат гэхээр заавал тэр чинь юмснээр бас нотж байгаа юм биш үү? Ер нь янз бүрийн таних хүмүүсээс чат ирнэ үз. Ер нь их шүү зөндөө ирдэг. Ихэвчлэн уран бүтээлийн амжилт өгсөн хүмүүсээ итгэл чат ирдэг болохоос бүр гаж чат бол ирж байгаагүй. Ирж байгаагүй юу те? Тий. Нуугаад байгаа юм билүү? За хамтарч уран бүтээл гаргахыг хүсдэг дуучин юм уу, рэпер байна уу гинэ андаа. Би энэ бод түрүү хэлчихсэн гоё 6ix9ine гэдэг гоё рэпер залуу байгаа тий Америкийн тий Мексик гаралтай. Аа. Тэр залуутай гоё нийлж шинэгч гэсэн юм хийвэл бол надад бол маш гоё гэж боддог. Гоё зүүн өгөлдөг шít гинэ. За. Энэ хүрхний мөнхөрхнээ гэж гинэ. Хин тийм цууд гаргадаг байна гэж. Хаа гинэ. Мэдгүй жаал нэг тийм гарцаа явж исэн. Би өөрөө ч анзаараагүй дээ. Эсрэг хүснээсээ сонсч исэн хамгийн сонсч исэн үг. Хүснээсээ. Амжилтыг сонсч исэн доо юм. Амжилт хүсье гэмээ. Дандаа амжилт хүсье, гоё шүү. За амжилт хүсье л гэдэг үгийг эсрэг хүсд эмэгтэй хүмүүсээс айгүй сонссон. Тэгээд бас сонсох дуртай шүү гэдэг хүмүүс их байдаг болохоор тэгээд баярлалдаг шүү. Тэгээд бүгдэнд нь баярлалаа. За хартай юу? Хартай. Ер нь бол хартай шүү. Харамч хартай талдаа. Хайртай. Хайртай бол тийм тал байгаа. Ингэж штэ гомо гэж цуурсан штэ гинэ. Энэ талаараа сонсч ирсэн үү? Тийм бол сонсоогүй байна. Наа чи бол амбарвал явагдсан байх шүү. За яг одоо МБ-г одоо ерөнхий сайдын оронд нэг шийдвэр гаргах боломж өгвөл МБ-д ямар шийдвэр гаргах вэ? Сайд болоос шийдвэр гаргана тий. Тий. Тэгээд өвчнийг л одоо шууд эдгээл гэсэн шийдвэр гаргах байсан байна та. Яаж эдгээж хурдан хориогоо тавьж тий.
Наад чинь жоохон юу байгаад байна. Арай жоохон бодтой шийдвэр сонсъё. Энэ бол үгүй дэлхийд даяараа барьж дийлэхгүй байгаа асуудал шүү дээ, тийм ээ. Тэгэхээр ахаад нэг өөр ерхий сайд тэгээд яг бүх шийдвэрийг гаргадаг. Чинь нөө. Миний хувьд л ингэж бодож байна. За. Баян ядуу хоосны ялгаа байхгүй болгохын тулд шийдвэр гаргана. Болгохын тулд бүгд хичээж те бүгд ажилдаа орлоготой амьдралтай те бүх хүмүүсүүд нь эрх тэгштэй байхын тийм шийдвэрийг бол би шууд гаргана гэж бодож байна. Шин дуунууд сонсмоор байна гинэ. Дууга гаргаарай. Харин тийм шин дуу бодохгүй гаргана тийм хүмүүс бас шин дуу яа гаргахгүй шүмжил бол нэлээд гаргаж ирсэн би. Одоо удахгүй шин дуунууд бас 10 насаа гарна. Гарч байгаа. Одоо коронавигийн юу тавигдаад цацлаа дөө. Хамгийн сүүлд гаргасан дуу нь ямар дуу байгаа вэ? Хамгийн сүүлд гаргасан дуу чинь л баг зүрхэнд чинь гэдэг дуу шүү. Тэрнээс одоо яг ингээд дуншаад байж байгаа юм байна. Үзэгчтэй удахгүй тэгээд энэ корона тэгээд 20 хөл 20 тавигдаад корона багсаад устаа. Тэр цаг MB маань шинэ уран бүтээлтэйгээ үзэгчтэйгээ уулзах нэ. За. Яг одоо онлайн явахт 25,000 төгрөг төлөөд хичээл хөө. Яг одоо 25,000 төгрөг төлөөд онлайн йогоор хичээлэх үү? Яа, йог жоохон хэцүү. MB-гийн хувьд хамгийн сайн биеийн тамирын дасгал юу вэ? Гүдгүү. Гүдэг байсан одоо гүхгүй байгаа. Одоо тэгтээ гоё гүмээр. Хаагур гүдгий. Харсан зүгтэй. Яг нэг тоочны газар хэлчихэд бас тийшээ очиад гүүгээд хамт гүүвэл тийм ээ бас MB-тэй уулзаад тий. Гоё чиглэл. Тэгтээ нэг амар хол мод гүд биш үү нэг нэг хоёр буудал автобусны хоёр буудал гүчээ тий буцчихдаг. За тийшээ дуу гарахгүй ингэж удаж болж байгаа мó хаахаа гинэ. Ямар рэп бүлгэмд хамаардаг вэ гэж юм. Яг амар бүлэг бол байхгүй. Тэгээд ямар ч гэсэн уран бүтээлийн нэгдсэн санаа зорилготой найз нөхдүүд бол байгаа. Тий. Гоё шүү гэж байна. За өнөөдрийн миний хувьд бол асуух асуулт маань үүгээр ингээд дууслаа. За тэгээд MB маань бас залуучуудаа хандаад тийм өөрийнхөө зүгээс хэлж болно тийм ээ дураалга. За баярлалаа. Тэгээд ойрд бас иймэрхүү юмд ороогүй бас бий жоохон бариад их шиг байна. Уучлаарай. Тэгээд дараа гоё чөлөөтэй ярилцах боломжтой олбол ярилцсанаа. Тэгээд за ямар ч үсэн энэ 20-р үед бол бүгдээрээ гоё гэр гэртэй байгаад тий бүгдээрээ гоё ариун цэврээ сахиад энэ өвчнийг гоё маш хурдан мэдгээхийн тулд хорой бас хурдан гоё тавигдахын тулд бүгдээрээ дор бүрнээ хичээгээрэй гэж залуучуудаа уриалж байна. Тэгээд бүгдээрээ эрүүл сарвал байхын тулд бүгд дор бүрний зүтгээрэй гэж хүсэж байна. Тэгээ маскаа сайн зүгээрэй. Бүгдээрээ гоё гэртэй байцгаарай. Хичээлээ. Хүмүүс одоо энэ 20-ны үед харин гэрээхэнтэйгээ маш их ойр татна болж одоо гэрийнхаа өнцөг болон бүртээ их наривчлан танилцж байгаа юм гэсэн. Эм би хэрэг. Тийш дээ тэгээ бас гоё. Хамаатан садантайгаа бас дотно болж байна. Өөрийнхөө хувцсны тоог хүртэл мэддэг болж байна гэж хэлээ шүү дээ. Тийм бас юм бол мэддэг болж байна. Энэ бол баг мэддэг. Эмбигийн дуртай хувцс өмсдөг хувцснуудаас хамгийн дуртай хувцс нь ямар хувцс байдаг вэ?
Би одоо өсөө угцсан гэдэг малгайгаа сайхан өнгөмссөн байна. Миний хувьд яг энэ өнгө энэ шүү дээ ерөөсөн. Улаан. Улаан өнгө. Цагаан өнгөнд их тустай байсан. Тэгээд сүүлийн үед улаан өнгөнд илүү орсон. Гэтэ угаасаа л улаан цагаан байсан л да. Улаан цагаан. За улаан хувцсандаа дуртай юм тийм ээ. Хоёулаа харин тохиролцсон юм шиг би бас улаан хувц өмссөн байна. Чи улаан, би улаан цагаан, чи улаан цагаан. За уран бүтээлд нь өндөр амжилт хүсье. Бидний хүсэлтийг хүлээж авч нэвтрүүлэгт маань оролцож цагийг зугаатай өнгөрүүлсэн. Баярлалаа. За баярлалаа урьж оролцуулсан та бүхэндээ баярлалаа. Бас миний болон хоёулын яриг сонссон хүмүүстээ баярлалаа. Тэгээд удахгүй гоё шинэ уран бүтээлээр уулзъя гэж. За үзэгчдээ нэвтрүүлгийн маань үзэж сонирхсан та бүхэндээ бас маш их баярлалаа. Тун удахгүй эргээд дараагийнхаа зочинтой уулзцаая. За баяртай. Сайн дурсээ баяртай. Баярлалаа. Баярлалаа.